За хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг бол дэмжиж байгаа. Тэгэхдээ хэлэлцэхэд бол олон асуудал байна. Ажлын хэсэг энэ дээр маш сайн ажиллах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр ер нь бид ингээд гишүүд ажлын хэсэг байгуулагдаад ингээд асуудал хэлэлцэхээр ажлын хэсэгт маш олон гишүүд ордог. Ажлын хэсгийн хуралдаанд ирж байгаа нь маш хэцүү, эрс бүрддэггүй. Хэлэлцэхэд үнэхээр асуудлуудыг үүсгэж байна. Тийм учраас энэ чухал хуулиуд дээр бол үнэхээр бас нэг ажлын хэсгийг бодож бүрдүүлэх хэрэгтэй байна. Орсон гишүүд нь хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна гэдгийг юуны өмнө нэгдүгürt хэлхэн зүйтэй авах гэж бодож байна. Яг энэ хуулийн төсөл дээр хэлэлцэх хэсгийг дэмжиж явах үед бол би эрдэнтийн асуудлыг ярих ёстой, онцгой авч үзэх ёстой. Энэ тусгайлж ингэж хуулиас гадуур ялгаж орхиж байгаа юм чинь хууль тогтоомжийн үндсэн шаардлага хангахгүй шүү дээ энэ хуульч өөрөө. Эрхтэгш байх ёстой шүү дээ. Хуулийн чинь үндсэн хууль боловсруулахад баримтлах үндсэн зарчмаа бид нар хангаж чадахгүй шүү дээ. Ийм ялгаатай байдлаар оруулж ирж байгаагаар. Тэр энэ асуудлыг засах ёстой. Амнаатын асуудлыг бүх төвшөнд нь ярьж энэ хуулиа нэгмүсэн гаргах ёстой. Би бол ийм байр суурьтай байгаа. Нөгөө талдаа энэ яг амьдрал дээр хаягддаг асуудлууд их орхигдсон байна. Тэгэхээр ажлын хэсгийн явцад яг хуулийн хэлцүүлгийг нэлээсээ хийх хэрэгтэй. Ялангуяа энэ газрын эвлийн баялагийг ашиглаж ажиллаж байгаа төрийн болон хувийн энэ компаниудын асуудлуудыг хууль хяналтын байгууллага, аудитын энэ хян шалгалтын байгууллага хийдэг албан тушаалтнуудыг оролцуулсан асуудлуудыг ярих хэрэгтэй. Би түрүүн тэр төмрийн амнат дээр ярьдаг. Төмрийн хөдөр, төмрийн баяжмлын агуулгатай, чанартай, тийм чанартай төмрийн хөдрийг баяжмлаар гаргаад бид нар татвараа алдчихж байгаа байхгүй. Баяжмлаар гаргаад ахтал мэдэхгүй сууж байгаа шүү дээ. Тэрэн дээр зөвхөн нэг стандарт яриад иж болохгүй л дээ. Засгийн газрын тогтоол өөрчлөх тухай яриад иж болохгүй л дээ. Баяжуулах процесс хийгдэж гэнэ үгүй юу гэдэг дээр тавих хяналт байх хэрэгтэй шүү дээ. Геологийн гайлын мэдээ тэргүй гарч байгаа шүү дээ. Баяжмлаар гарч гэнэ үү, хөдрээр гарч гэнэ үү гэдэг гайлын мэдээ чинь гарч байгаа. Тэрийг аваад тухайн салбар дээр яг ийм хэмжээний баяжуулалтын процесс явж байгаа мó гэдэгтэл бид нар хяналтыг л гаргах хэрэгтэй шүү дээ. Зүгээр ийм процессын зүйл заавал хуульчлах ёстой ч юм уугүй ч юм уу ийм асуудлууд төр хүртэл бид нар алдчихж байгаа энэ зохицуултыг хүртэл хаягдуулж болохгүй оруулах ёстой. Дээр нь ашигт малтамлын нууц ашигласны төлбөр гэдэг юу юм бэ гэдгийг заавал тодорхойлтонд оруулах ёстой. Би энэ процесс дээр шүүх процесс тулаад явж исэн хүний хувьд амнат гэдэг тодорхойлт ч байхгүй байна гэж байгаа байхгүй. Ашигт малтамлын хуулинд орчин. Тэгээ аргаа ядаад яамнаас хүртэл шинжээж томилуулж амнат гэдэг тодорхойлтыг гаргуулад өгөөч гэдэг нэг тойруулсан бүрэн гэлс юм хүртэл авч ил явсан шүү дээ. Ядчил энэ хууль хяналт дээр очиод шүүхийн маргаан дээр хүртэл очиод эцэлэгдэж чадахгүй маргаан дагуулад байгаа зүйлээ энэ хуулиараа нэг талдаа гаргачмаар шүү дээ. Тэгжээж эн чинь энэ хуулийн өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт орж байгаагийн үр дүн нь харагдана. Тэр асуудлуудыг шийдэж чадахгүй бол бид нар зүгээр тойрсон юм өөрчлөлт оруулсан нэр зүгүүд хэрэггүй л дээ. Тийм болохоор энэ хуулийн төсөл дээр бол дөрвтойхон шиг ажиллах хэрэгтэй. Нэлээд өөрчлөх зүйлүүд засгийн газрын өргөн барьснаас өөрчлөх зүйлүүд бас нэлээдгүй байна гэж харж байна. Мөн уянгаа гишүүн санаачилсан энэ стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмлын асуудлаар тусгайлан хууль санаачлаад шинэ хууль санаачлаад ороод ирснийг энэ хуультай нэгтгэе гэж хэлээд авчиад нэгтгэж тэр хуулийн төслийг оруулаагүй байгаа шүү дээ. Гэтэл яг тэр бүрэн агуулгаар би уянгаа гишүүний хэлсэн тэр маш их судалгаатай оцолтой анхдагч хуулийн төсөл дээр орсон гол үзэсгэлэн концепцууд энд хаягдсан байгаа байхгүй. Бараг тэр хуулийн дангаар нь явуулчмаар санагдаж шүү дээ өнөөдөр энэ байдлаар. Тэм учраас анхаарах асуудлууд олон байна шүү гэдгийг хэлээд хэлцгэсийг бол дэмжиж байна.